Бол ингээд манай гүлгнүүд яг 10 дахь хоног нь аль бийсний. Тэгээд дээшээ харж унтдаг боллоо. Манай ерөөхдөө өдөржингөө л ингээд ээлжлэл дээшээ харж унтаад байна. Тэгээд миний одоо бүр гайхаж байгаа юм нь хараа 5 дахь хоног моног дээр эдгээр ерөөсөө ийм хэмжээтэй байгаагүй заяа. Энэ хараа миний нэг гаранд бол багтгаа яцсан. Энэ сүүлийн 3 хоногт ийм амар таргалж байгаа. Бүр эрс амар томордог юм байна. Энэ маань нь штэ тий хамгийн жижигхэн нь штэ. Тэгсэн мөртлөөсөө одоо би нэг гараараа бас барихад жоохон хэцүү болсон. Тэгэд энэ бол бараг нэг сартай гүйлэх шиг болчлоо. Өнөөдөр 10 дахь хоног нь ингээд 10 хоног гэдэг чинь бараг л нэр одоо хүүхдэр бол нэр хитэн сар л гэсэн үг л хальтаа. Тий. Тэгээд маш их муу мэдэж байна. Идэхгүй байсан ч ингээд томорч байгаа. Тэгээ одоо бол ингээд 100% одоо ингээд байнга хараа хяналтанда байх шаардлагагүй. Гэрээсээ гараад явах зүгээр. Тэгээд би бол өдрийн цагаар гэрээсээ ингээд орхиод гараа явчихаар хүрх юмд тэгээ унтаал байж байгаа. Мөмө хөх үед нээж нэрж хөхүүлээл. Тэгээл ямар ч асуудалгүй. За тэгээд Франц улдаг бол аим шигтэй унгадаг. Унгадаг нохой, өмхийн унгадаг нохой. Тэгээд унгаал, унтаал, хурхираал. Зэнийд маань гүлгнүүд маань жижигхэн байгаа учраас хурхирэхгүй байна. Гэхдээ ерөөхдөө бол Франц булдогны хурхирлтыг би та хэд дараагийн бичлэгээр нэг хурхирж яхад нь бичлэг хийнэ за. Гэтэ энийг гиз мэд бол бүр гайхалтай томорсон. Тэ луна яна уучлаарай папинуудын яриад энэ учиг ойлгоод байна тий. Би гой магтаж ярьж байгаа шүү луна. Би магтаж байгаа шүү за. Тэр хараа ингээл яаж хийж байгаа л мөөм болоод идчихээн за. Бисгэрийг би өнөө өглөө угаагаад ингээд тавьсан байхгүй тэгсэн чинь дахиад жоохон шийсвэлчих. Тэ айгүй олон хүмүүс зүрийн дэвсгэр дээр биш юм иймэрхүү ингээд нэг хевсэнцэр дээр зүр памперс тавиад ингээд тухайгаа байлгачих гэдэг байгаа байхгүй. Тэгээд хэрвээ тэгэх юм бол энэ идэд маань ингээд тухгүй. Одоо энэ идэж чинь айгүй тухтай нэг юм тэр мөрний завсар ингээд твтмэр байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд ялтчгүй юм ор хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд энэ дээр нь ингээд памперс дэвсчих юм бол тэгээд жоохон тухгүй байх юм билий. Тэгээд ер нь бол ингээд ор дэвсгэр нь муухай олсон ч хамаагүй ингээд гяс угаагаал байгаа. Тэгээд их заваа орчинд байна гэж санаа зовхон байхгүй. Манайд бүр зөндөө дэвсгэр байгаа бүр ингээл дутуу ингээл хийвсэн. Жижигэн хийвсэн ингээл ээлжилж угаагаал тэгээд байгаа тий. Энэ ор бол хамгийн тухтай ягаад гэвэл ингээ булан руу ингээд ороод тэгээд ин шивтчихэж болдог. Энэ бол бүр ингэж унтж байгаа хэрэг бүр энийг хараач тий. Ой ийм амар том болчих гэж гэл. Бараг ийм л хэмжээтэй юм байсан шүү дээ нэрээ. Тэ ингээд байнга ингээд уйлганаад байгаа байхгүй юу? Нүдэний их төгч байгаа юм шиг надад санагдаад байна. Тийм хараач тий. Уг нь бол зөндөө ингэ сэлж байгаа. Одоо яг нэг нүдэний ичүүл ингээл бараг явчих гал байна да. 5 дахь орой ч юм уу хагас өдөр ингээд маргааш нь ажилгүй хичээлгүй гэж бодонгот л ингээд диван дээр ингээд тасардсан шүү дээ. Кино үзэж байгаа яг тэр шиг байгаас тий. Бараг яг тас үсэрсэн. Энэ хоёр мөө мэднэ нэ за. Ингээд лунагийн шүтийг харах юм бол амар юмсэн нашлцсан байгаа. Тэр нь жоохон нас явахаар ингээд нас нэмэх тусам ер нь ингээд шүд мөдөндөө ялгаа тэгдэж шүү. Ингэж 7-8 үүсэн заа нөгөө юм. Энд юу болцсон? Ой бүр ингээд хараа. Манай угаалгын машин байгаа ажиллаад байгаа шүү sorry. Удаан цэвэрлэлт юм бэ. За энэ хоёр болцсон юм шиг. Энэ манай жижиг маань хүртэл ийм том болчих гэж. Манай энэ бол угаасаа хамгийн том байсан. Тэг хүмүүс нэрээ ягаад энэ хамгийн том байгаа юм бэ? Хамгийн сүү уугаад байгаа мó гэсэн мэсэн. Угаасаа гидсэндээ хамгийн том нь байсан баггүй юу? Манай энэ хамгийн firstborn хамгийн ихэнд төрсэн. Хамгийн гидсэндээ том нь нээсэн. Тэг хамгийн жижиг нь нээсэн.
Одоо нэг өдөржингөө нэг иймэрхүүл байдалтай байна да. Ингээд байж байна. Хэд гарч салхиллаа. Оройны салхил. Ингээд нохооныхоо баасны уудыг ингээд авч явнаа. За би болохоор ингээд нохоонуудаа шүү дээ. Өглөө ингээд амар эрт гаргах шаардлагагүй, эрт гаргаж болно. Гэхдээ манай хоёр ингээд бид батсахтаа ингээд амар төвчээд сурцаахгүй. Тэгэнгүүт би заавал яг өглөө босоод шууд эрт гаргах шаардлагагүй. Энэ хоёр маань намайг сэрсэн цагт л намайг хүлээж байгаа л тэгэл намайг гаргасан цагт л би засна. Тэрээ би гарахгүй байх юм бол би засахгүй. Тэгээд оройч их хэдэн ч цагт ээж болно. Гэхдээ ерөөхдөө хэрэг ингээд гарах хүсэлтэй байх юм бол хаалганы үүдэн дээр очиж суучтیں۔ Тэгээд хүлээж байгаа гэсэн үг. Тэгэнгүүт гарах гэж ерөн жоохон яарч байгаа юм байна гэсэн мессеж эзнээ авчнаа. Тэгээд нохоо баангууд нь баасын ингээ гараар аваад ингээ уутлаад ута боноо тэг 2 сар тань. Энэ дотор баасаа. Sorry Луна би юм идээд байна уу? Уучлаарай. Чи юм идэж болохгүй. Нэг хөөх юм ингээд ирүүгээ тавьчихад байгаа тий. Хөгч чи яад байна. Ой. Матурлчлаа. За. Ой. Яг гэдэг нь тий. За бууна гинэ. Өнөөдөр бол 11 дэх өдөр. Хоолын чангарчжээ. Ямар чангар. Мөн идэх гээд байгаа юм уу? Аль мэмүги. Ваа яа. Энэ бол арчи энд байж байна. Тэр мэн бүр халууцаад байна шүү дээ. Одоо нөгөө юмны доор ороод исэн баг болчих шиг байна. Бусна хайчваа. Вау! Энд биш дээ. Эдгээр одоо яг халууцчих. Одоо нэг нь хайчв. 3. Дөрөвдүг нь атиг болно байна. Зэно. Халууцаад байгаа юм уу? Одоо ингээд хит хоногоос нүдэн нийлээ. Ани найзаас нүдэн нийлээ. Халууцах шиг байна. За хонц трэн. Анцахоо.
Мом ирц. Ээжийг бол нэрээ хаашиж явуулахгүй мэ те. Мом идэл.